За сайн байцгаана уу? Юуны өмнө та бүгдийн зохион байгуулж байгаа энэ арга хэмжээнд амжилт хүсье. Залуучууд маань санал тавьсан. Яг одоо улсын хурал дээр 2017 оны төсвийн хилцүүлэг өнөөдөр эдийн засгийн хүндрэлээс Монгол улсыг хэрхэн авч гарах уу? Энэ хямралыг давах төлөвлөгөөг яг хэлцэж байгаа юм цаг үед хаарлаа. Бид өчтөр шөнө энэ арга хэмжээнд оролцъё гэж шийдсэн. Тэр орох болсон шалтгаан өчтөр нэг улсын хурлын чуулган дээр тодорхой салбарыг татврын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамруулах тухай юм хуулийн төсөлд хэлцээд энд мэдээлэл технологи, интернет худалдааны салбарыг оруулах нь зүйтэй гэдэг ийм санал гаргасан. Гаргасан санал маань байнгын хороон дээр дэмжлэг авч чадаагүй унсан. Тэгээд өсвийн 2 дахь хэлцүүлэг дээр чуулганы нэгдсэн хуралдаанд бас хөндлөнгийн саналыг дахин гаргаж өчтөр харин гишүүд маань овоо дэмжиж гэхдээ олонх дэмжээгүй маш одоо бага зөрүүтэйгээр энэ санд маань босч чадсан. За энийг одоо бид цаашдаа хамгаалж чадах юм бол интернет худалдааны одоо салбар, Монголын програм хангамжийн салбар, орлогын албан татвар нь 10% ногдож байгаа бол 1% болох ийм хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа. За энэ бол бидний зорж байгаа ажлын зөвхөн нэг хэсэг. За ингээд би та бүхэнтэй өнөөдөр уулзаж ярих чиглэлээр нэг залуучуудаа өчтөр ажиллаад шүн жоохон бэлдээд жоохон презентац маань сайн боловсронгуй болж чадаагүй байх. Гэхдээ санаа нь гарах болов уу гэж найдаж байна. За ингээд оюун толгой гэдэг анх би энэ сонгуулийн үеэр энэ асуудлыг хөндөж тавьсан. Өнөөдөр Монгол улс маань уулуурхаагаас хамааралтай эдийн засаг маань өрөөсгөл дэд бүтцтэй. Үндсэндээ 90-ад онд хийсэн нийгмийн шилжилтээс хойш Монгол улсын эдийн засгийн бүтц үндсэндээ энэ уулуурхаа үүн дотроо нүүрс. За тэгээд уламжлалт, хөдөө аж ахуй, мал аж ахуй, барилга, угсралт гэсэн энэ эдийн засгийн өрөөсгөл дэд бүтцтэй. Уулуурхаан түүх эдийн өсвөл бид жоохон мөнгө олдог, олсон мөнгөөрөө жоохон байшин барилга барьдаг. Уулуурхаан бүтээгдэхүүн унчаар бид эдийн засгийн хүндрэлд орчдөг нэг юм өрөөсгөл ийм байдалтай байгаа. Энэ байдал маань өнөөдрийн яг эдийн засгийн бодит хямралт нөхцөл байдлын гол шалтгаан маань энэ. Монгол улс маань өөрөө эдийн засгийн ашигт малбарын нөөц бололцооны нэлээд өндөр гэж үнэлэгдэх боловч үндсэндээ оюутлогоотойгоо 5 толгоотойгоо уулын баяжуулах эрдэнэ төлбөртэйгээ 70 сая малтайгаа хөдөө аж ахуйтайгаа худалдаа 8-аагаа нийлээд Монгол улсын эдийн засаг маань өөрөө 10 тэрбум доллар дөнгөн данган хүрдэ. 10 тэрбум доллар гэж хэрэг мөнгө вэ? Энэ дээр би нэг жишээ энэ Alibaba-гийн нэг өдрийн борлуулалтын нэг рекордыг оруулж энэ гаргаж байна л да. Alibaba.com нэг өдөр 14.3 тэрбум долларын борлуулалтыг хийж нэг өдөр. Энэ шинэ жил зориулсан борлуулалт байсан. Нэг өдөр. Монгол улс маань бид бүгдээрээ 3 саяулаа хөдлөөд 10 тэрбум долларын эдийн засгтэй болж чадсан. За энийг тойрсон түмэн хэрүүл тэмцэл улс төр маргаан байгааг бид мэдэж байгаа. Эрдэнэ тойрсон асуудлаас ахуулаад юм бид. Дараагийнх нь гаргадаг. Гэтэл дэлхийн ертөнц ямар болчиход байгаа юм? Бид энэ Монголд нэг 10 тэрбум доллар уулуурхаатай жиргэлдээд байдаг. Гэтэл дэлхийн нийтэд эдийн засгийн бүтцэд маш томоохон өөрчлөлтүүд бий болоод байна. Энэ мэдээлэл технологиор суурилсан, интернет платформ дээр суурилсан эдийн засгийн шинэ бүтц олон боломжууд бий болж байгааг та бид бүгдээрээ мэдж байна. Энд бол дандаа мэргэжилтнүүд байна. Энэ та нарыг нэгэ сайн мэдж. Би хэдэн жишээ хэлье л да. Энэ Airbnb гэдэг компани байна. Энэ бол зочд буудал захиалдаг аппликейшн. Дэлхийд 4,000 зочд буудалтай Marriott гэдэг дэлхийн супер сүлжээ компани үнэлгээ 13 тэрбум бол энэ аппликейшн, энэ компани 25 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Энийг 20 настай 2 залуу хийсэн. Энэ SpaceX гэдэг одоо дэлхийн хамгийн том технологийн компани шүү дээ. Марс гарагт хүний хүргэнэ гэж байгаа. Байнгын жуулчдын ийм сансрын хөлгийг бүтээж байгаа компани. Энэ компани үнэлгээ 12 тэрбум доллар. Гэтэл бидний сайн мэдэх Snapchat юм биз? Өдөртөн хэрэглээний 6-ны 1 програмын үнэлгээ өнөөдөр 20 тэрбум доллар. Энэ Uber гэдэг сүүл гарч байгаа маш хүчтэй явж байгаа бизнес л дээ.
Нэг жирхэг өөрийн такси байхгүй компани. Зөвхөн такси дуудлагыг зохион байгуулдаг аппликейшн. Энэ компани үнэлгээ үндэстэн дамжсан General Motors, Ford, Honda компани үнэлгээнээс давчлаа л да. 68 тэрбум. Дараа нь юу вэ? За ингээд бидний нөгөө мэдээ Candy Crush нөгөө бүгд тоглоно. Их хурлын гишүүдтэйгээ юутайгаа орчихсон тоглоом шүү дээ. 7 тэрбум доллар. Энэ өндөр технологи биш зүгээр хэрэглээний програм. Тийм биз? Тэгэхээр дэлхийн ертөнцийн яаж өөрчлөгдөд байгаа гэдэг жишээнүүд нь байна. Энэ Facebook, за интернетээр сууж хамгийн том платформ тийм ээ, хамгийн том. Instagram-ыг 2015 онд 2 тэрбум доллараар худалдаж авч байсан. Одоо энэ WhatsApp 19 тэрбум доллараас 14 онд худалдав. Тэгэхээр шинэ эдийн засаг, шинэ бизнесийн орчин, эдийн засгийн шинэ бүтцүүд бий болоод. Энэ чиглэл рүү хөдөлгөөн хийж чадсан улс орнууд шинээр мандаалагч болж гарч ирж байна. Энэ жишээ Эстон улс. Зүүн Европын жижиг улс шүү дээ. 3 сая орчим хүнтэй. Монголтай адилхан. Маш бага газар нутагтай. 2008-9 оны эдийн засгийн хямрал энэ улс үндсэндээ бүрэн сөхөрсөн. Дээрээс нь Орос улбаны улстай улс төрийн зөрчилд орсон. Тэрний сургамж юу болсон гэвэл Эстон улсын бүх дэд бүтц мэдээлэл технологи банк санхүү тээвэр дэд бүтцийн бүх сүлжээг Оросын хакерууд жагсаал гаргасан. Бүтэн 1 сар бүх төрлийн удирдлага алдаж ирсэн орно л доо. Тэгээ эдгэрийн хямралаас гарахын тулд уламжлалт эдийн засгийн бүтцээ өөрчилсөн. Өөрчилсөн чиглэл маань өнөөдрийн бидний ярьж байгаа энэ програм хангамжийн үйлдвэрлэл интернет хөгжүүлэх чиглэл дээр интернетийн платформ дээр суурилсан энэ шинэ технологи хөгжүүлэхэд улс орн зориулж орсон. Нэг жишээ нь одоо энэ Skype. Эдгээр татврын таатай орчныг бүрдүүлсэн бодлогын хувьд бүх талын дэмжлэг бий болгосон. Энэ Skype компани, Skype-ийн анхны энэ ижээ санаа бол Швед залуучууд. Эстонд үүсгэсэн эдийн засгийн таатай орчинд очиж Эстонд энэ Skype компанийг анх байгуулж анх дэлхийн зах зээлд гаргасан. Өнөөдөр Skype-ийн үнэлгээ 60 тэрбум доллар. Биш ээ, ууштараад 8.5 тэрбум долларын саналтай явж. Гэтэл Монгол улсын маань эдийн засаг оюутлага Эрдэнэ 5 толгойтойгоо 10 шүү дээ бүгд нийлээд. Энэ ганц Skype гарснаар Эстоны эдийн засгийн бүтцийг бүрэн өөрчилсөн. Ингээд Skype компанийг Microsoft компани үндсэндээ худалдаж авсан. Ингээд Microsoft компани төв нэг салбар офис Эстонд нэгдсэн, Skype-ийн төв офис нэгдсэн. Эндний ажил хүчний бараг 50% нь Эстоны залуучууд бий болсон. За энийг дагаад Эстон бол үнэхээр өнөөдөр зүүн Европтой хамгийн ухаалаг төрн үндсэндээ цаасгүй болсон бүх үйлчилгээ онлайн орчинд дэлхийн нийт хамгийн нээлттэй хамгийн хөрөнгө оруулалтыг татж байгаа ийм бүс нутаг болж чадсан. Энэ доор нь бол энэ Эстоны залуучуудын сүүлд гаргаж чадсан энэ аппликейшнууд. Дараагийнх нь дарах нь явах нь. Энд би Nokia яах үгээд хоёр компани жишээг ярих гэж байна. Nokia модны үйлдвэрлэл эрхэлдэг, модны аж ахуй эрхэлдэг компани байсан. Эдгээр тухайн цаг үеэ мэдрээд мэдээлэл технологи салбарыг хөгжүүлсэн гар утсыг хөгжүүлж чадсан. Нэг үе дэлхийн ертөнцийг Nokia бүрхсэн тийм биз. Гэтэл Nokia компани маань өөрөө энэ амжилтанд нэг талдаа эрдсэн, нөгөө талдаа шинэ хандлага, шинэ өөрчлөлтийг мэдэрч чадаагүй. Улмаар Nokia компанийн зах зээлээс үндсэндээ арчигдлаа. Яах вэ адилхан? Хамгийн том үндсэн одоо олон хэрэглэгчтэй байсан бол өнөөдөр 68 тэрбум доллар хүрчээсэн. Яах вэ өнөөдөр 6 тэрбумээс доошо 5 тэрбум гэдэг хэлцэл рүү орцсон, зарагдаж байна. Буюу зах зээлээс арчигдж байна гэсэн. Тэгэхээр нөгөө талын салбарын бас өрсөлдөө буюу байнга хөгжиж дэвших шиний санаачлах асуудал байна. Тэгэхээр бид яах юм бэ? Монголчууд бид энэ зах зээлд бид оролцож чадах уу? Бидний өнөөдрийн Монгол улсын бодит байдал 3 сая хүний зах зээл. Тэгээ хэдэн уул уурхай? 3 сая хүн гэдэг маань тодорхойлдоо. Сая 600 мянган хүүхэд, 350 мянган малчин, 200 мянган оюутан, 200 мянган төрийн албан хаагч, 200 мянган гадаад гараа авчихсан. Яг баялаг үйлдвэрлэх салбарт 200 гаруй мянган хүн ажилладаг.
3 сая хүний зах зээл үндсэндээ хансан. Одоо байшин барих хэрэг үндсэнд. Улаанбаатар Монгол улс 33 мянган борлуулалт орон сууц. Хангалттай болон худалдаа үйлчлэгээний газрууд ихт. Буюу уламжлалт эдийн засаг маань хол явахаа болоод байна. Дэндүү ийм зүг болж байгаа юм. Бид нар ямар болцоо байгаа юм. Монгол улс маань хоёр их хөршийн дунд улс төрийн байнгын дарамт, дэд бүтцийн хязгаарлалт, за нэмэх 30-40 хасах 40-ийн хооронд цаг уурын нөхцөл байдал, болсон хүчний нөөц, хүний хөгжлөгээд олон зүйлээр Монгол улс бизнес хийхэд, ялангуяа энэ уламжлалт бизнес хийхэд нэг муу. Буюу бид уршилж чадахгүй доороо төвчээд байгаа юм. Ингээд нэг 10 тэрбум доллар дотор л эргэлдэж байгаа ард түмэнд улс эдийн засаг маань. Өнөөдөр технологийн хөгжил бидэрт 7 тэрбум энэ хүний зах зээл гарах болцоо бий бол энэ интернет суурилсан том арилжааны боломж. Тэгэхээр бид энэ зах зээлд л бид гарах ёстой. Гарахын тулд монголчууд бид яах юм? Бид онлайн болох ёстой. Өнөөдөр бүгд та нар ярих л байх л та. Бид монголчууд онлайн, интернет, фейсбુક, твиттер хэрэглэдэг онлайн гэдэг. Гэтэл яг бодит энэ зах зээлд оролцож байгаа салбараас хүртэж байгаа энэ салбарт бид нар бараа үйлчлэгээ борлуулж байгаа, өөрсдийнх нь бүтээгдэхүүн гаргаж байгаа талдаар бид нар офлайн байгаа. 0 байхгүй. Өнөөдрийн ярьж байгаа сэдв дөнгөж бид нар их үүсвэр дотроо бид нар оролдож байна. Дотроо нэг энэ интернет худалдаа гэдэг юм бий болгоо, ихтгэлцлийг бий болгоо, энэ санхүүгийн юм системийг бий болгоо, ихтгэлцлийг бий болгоо, яаж хамтран ажиллах вэ, яаж хөгжүүлэх гэдэг ярьж эхэлж байна. Энд бас хангалттай олон улсууд байна, болж байна. Тэгэхээр бид монголчууд энд одоо хөдлөх цаг болсон. Бид энэ онлайн болох дэлхийн нийтдээ гарах энэ 7 тэрбумын зах зээл гарах болцоод. Хүн амын маань 80% залуучууд, 40-оос доош насны залуучууд. Хүн амын цонх үе буюу хамгийн таатай залуу үе. Энэ залуу үе маань хамгийн их мэдээлэл технологийн салбарт илүү хурдан одоо нэвтрэх энэ талбарт хурдан одоо хөгжих, суралцах чадвартай болцоотой шинэ үе байна. Бид дэлхийн зах зээлд нээлттэйгээр яаж орох вэ? Бид Монгол улсыгаа өөрийгөө яаж бид нээх вэ? Тэгэхээр бид зохион байгуулалтанд л орох ёстой гэж би та бүхэнд хэлэх гээ. Энд нэг талдаа мэдээлэл технологийн салбарын янз бүрийн орлогууд хийгдээл унаад байна, шатаад байна, нэг л дэвхцээд байна тийм үү? Би нэг жишээ хэлэхэд барилгын салбар зохион байгуулалт нь орж чадаагүй. Өнөөдөр хамгийн хүнд эдийн засгийн энэ хүндрэлийг барилгын салбар амсаж байгаа. Бодлогогүй зохицуултгүй олон байшин, бодлогогүй баахан олон одоо юу гэдэг бетон, зурмгийн үйлчлүүд, барилгын материалын баахан үйлдвэрлэлүүд, шаардлагатай зах зээлийн хэрэгцээс тавсан хэдэн 100 сая доллар, тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Бүгд өнөөдөр ажилгүй байж. Тэгэхээр энэ барилгын салбарт учирсан алдааг мэдээлэл технологийн салбар битээ алдаач, давтаачаа шилэх гэж. Тэгэхээр мэдээллийн энэ салбарт ажиллаж байгаа зохион байгуулалт, олон нийтийн байгууллагуудаа тойрч хүрээлж, хөрөнгө оруулалтуудаа нэгтгэх хэрэгтэй. Нэгдсэн платформтой болох хэрэгтэй. Нэгдсэн хамтын ажиллагаатай болох ёстой. Нэгдсэн бодлоготой болох ёстой. Энийг хөгжүүлэх, энийг дэмжих нь энэ төрийн үүрэг. Энэ мэдээлэл технологи ба төр хоёрыг яаж холбох вэ гэдэг асуудал одоо миний одоо улс төрч хүний гол одоо сүүлд бодогдоод байдаг юм бодлого болчиход байна. Төр өөрөө энийг замын заах хэрэгтэй. Энэ төр идэр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгэхэд бол хамгийн түрүүнд энэ миний зургийг тавьчихсан байна. Энэ улс төрчид нь өөрсдөө энэ онлайн болох хэрэгтэй. Энэ бусад энэ салбарынхантай холбогдох хэрэгтэй. Нээлттэй байх хэрэгтэй. Бид бүгдээрээ хамтарч иж би та бүхэн санал болгох гэж. Улс төрд ойлгуулах ажлыг хийхэд үнэхээр дэмжлэг хэрэгтэй байна. Үнэхээр ойлгохгүй. Энэ талын мэдлэг, мэдээлэл их сул байна. Улс төрчд их сул байна. Төрийн албанд их сул байна. Энэ салбарыг хөгжүүлэхэд тулд яах ёстойг бол бодлого гаргах ёстой. Хууль эрх зүйн орчныг томьёолсон, хэрхэн хөгжүүлэх дэмжих, мэдээлэл технологи салбарыг хөгжүүлэх ийм хөгжлийн бодлого гаргах. Төрийн бодлогыг гаргах хэрэгтэй байна. Энэ төрийн бодлогыг гаргахад сая энэ 1% татварын асуудлыг шийдэх энэ саяны энэ их хурал дээр болсон үйл явц бол анзаарах гэж хэлээ. Энийг сайн ойлгол төрийн бодлого болохгүй бол нэг удаагийн татврын хөнгөлчлөлт арга хэмжээгээр энэ салбар явахгүй байна. Энийг Монголын нийгэм тэр чигт нь бид нэр ойлгох ёстой байна.
Монголын 3 сая иргэндээ ойлгох хэрэгтэй юм байна. Дараах нь явуул да. Энэ улс төрчид ойлгох хэрэгтэй юм байна. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод энэ төвлөрсөн газрын ажил биш, Монгол даяараа энэ онлайн болох. Монгол даяар Монгол иргэн болгон энэ мэдээллийн давуу тал, технологийн давуу талыг ашигладаг. Энэ интернет худалдаанд оролцогч. Энэ өөрөө хэрвээ мэдээлэл технологи энэ интернет худлаа хөгжүүлж чадвал энэ нь өөрөө бүхий л салбарыг дахин шин түвшинд гаргах болцоо бүрдүүлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энийг ашиглаж чадсанаар үйлдвэрлэл байна уу, уурхай байна уу, худалдаа байна уу, бүх салбарт ахид дэвшил гарна. Асрах цаг хугацаа хөрөнгөний хэмнэлт гарна. Хамгийн илүү бүтээмж гарна, үр ашиг гарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Энийг ойлгуулахад энэ үндэсний хөтөлбөрийг боловсруулахад би та бүхний тусламж хэрэгтэй. Та бүхэн зохион байгуулалтанд ороод энэ чиглэлээр хамтарч ажиллах хэрэгтэй. Ингээд бид хамтраад зохион байгуулалтанд ороод Монгол улс мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлаад энийг мэдээлэл технологийн салбар стартап компаниудыг дэмжих үндэсний инновацийн санг бид нар бий болгож чадвал тэр уул уурхай ойдлогоо Эрдэнэтэс олж байгаа орлогын тодорхой хувийг энэ санд төвлөрүүлж чадвал Монгол улс хөгжлийн шин дэвшинд гарна. Уул уурхай ухаад байх тусмал дундардаг. Юу ухааныг бид тордоод хөгжүүлэх тусмал ундран шинэ байдлыг бий болгоно гэдэгт би итгэж байна. Тэгээ энэ бол боломж чадах гол суурь бол энэ шинэ үе болсон залуучууд та нарт байна. Тэгээд бидний амбиц юу байх хэвэл өнөөдөр дэлхийн ертөнц Монголыг бол Mind Goal гэдэг. Mind Goal гэдэг. Одоо өөрөөсөө юу Монгол уул уурхай Монгол. Энийг бүгдээрээ Mind Goal-ийг болгож өөрчлөх. Оюун ухааны Монгол болгох өөрчлөх хэрэгтэй. Энэ л өөрөө Монголын ирээдүйн хөгжлийн нэг шинэ зам, шинэ гарц гэж ойлгож, шинэ үед олгож байгаа юм бодлого боломж байх гэсэн. Уламжлалт эдийн засаг буюу уул уурхай та нарт байх, лиценз байх, газар байх, үйл хөдлөх хөрөнгө маш олон юм. Энэ 3 саяны зах зээл хязгаартай дуусчихсан. Ихэнх нь дууссан. Тэгэхээр бид нар шинэ салбарыг, шинэ эдийн засгийг бий болгох хэрэгтэй. Тэгээ шинэ баялагийг бүтээх ёстой. Тэгээ бүгдээрээ хамтдаа ажиллая. Хэрвээ та бүхэн энэ зохион байгуулалтанд ороод ажиллавал би улс төрд энэ парламентод энэ танаа салбарыг төлөөлсөн албан ёсны одоо лобби болж ажиллахад бэлэн байгаа гэдгийг хэлье. За баярлалаа.